Нодлонгийн их тийм хөөрөгдсөн агаарын төслүүд бол байхгүй багассан. Тэр утгаараа арай хүнжлийн хэрээр хөлөөж ийсэн маягийн төсөв бол нооргон төсөл нь гарсан гэж бодож байгаа. Боловсрал эрүүл мэнд дээр голчилж анхаарья гэдэг иргэдийн санал авлаа гэдгсэн шүү дээ. Тэгээд үнэхээр би бол завсарлагаанаар годамжаар нэлээд явсан Баянгол дүр хүмүүстэй уулзаад. Тэгэхэд бол мэдээж байрлалаас хамаарат өөр дүр байгаа. Тэнд бол номер 1 боловсрал сургууль цэцэрлэг нь багтахгүй хүн ихтэй нягтрал ихтэй хотын төв дүргүүдэд дараа нь эрүүл мэнд гэдэг. Тэгэхээр энэ дээр бол ялцчгүй давхцаж байна. Тэгээд эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт, боловсролын хөрөнгө оруулалт бол огцом нэмэгдэж байгаа энэ жилийн төсөв дээр. Гисэн хэрнээл зан зөндөө мөлдөд байна те. Тэгэхээр энэ нэг онцлог болж байна. Нөгөө талаасаа муу зүйл нь юу гэхээр зэрэг нөгөө эмч нар, багш нар цалин багхгүй. Хөрөнгө оруулалт нь бол маш сайн нэмж өгсөн. Гэтэ цалин нэмдэггүй. Эмч нарыг та бодоод үз. Одоо нөгөө гэмтлийн эмнэлэг дээр яаралтай тусламжч байр, найлж чиглэл дээр чинь тэр цус нулимстай холилдсон эмч нар чинь амар өндөр ачаалтаа тэгээд сая 500 төгрөгөөр одоо нийгэмд амьдрахад маш хийцэн. Тэгэхээр энийг өөрчлөхгүй болохгүй. Яаж өөрчлөх вэ гэхээр зэрэг одоо энэ төсөв дээр чинь хүүсэр урсгал зардал тулчаад байна гэдэг шүү дээ. Өнгөрсөн жил төсвийн ажлын хэсэг гэд гарсан. Нөгөө яаж одоо танах уу гэдэг гишүүдтэй. Би тэр ажлын хэсгийн дэд хөрөнгө оруулалтын хэсгийг нь ахалж ажилласан гэдэг гишүүдтэй. Тэгээ бид нар ингээд жагсаалд гаргаад харж байхад нийгмийн хөгжлийн эцэг гэр бүлийн хөгжлийн төвүүд, соёлын орднууд, одоо нөгөө сумын төвүүд дээр байгуулагдах юмнууд гэдэг. Эднэр 2-3 ангиллаад нийлбэр дүнгээрээ бараг 400 тэрбум төгрөгийн объектууд байна улс даяар. Энэ 400 тэрбум төгрөгийн объект баригдаж дууссаныхаа дараа урсгал зардал жил болгон гарна. Тэгэхэд энийг одоо бид нар зогсоочих юм бол улам их өртгөн нэмэгдээд явах учраас дуусгах хэрэгтэй гэдэг дүнэлтийг бол гаргаж ирсэн шүү дээ. Тэгэхээр одоо би эргээд харахад зогсоох хэрэгтэй байна. Одоо ер нь болёо. Одоо тэр олон том барилгуудыг ер нь зогсоох. Зогсоогоод боломжтойг нь зараад, боломжгүйг нь хоош нь тавиад бэлэн болцсныг энэ тэр сумын төв дээр байгаа, аймаг дээр байгаа хүмүүсийн бизнесээ хийдэг, инкубатор ороод энд нь оёдлоо хийдэг, IT програм залуучууд норж стартапуудаа хийдэг, дөнгөж нөгөө урсгал зардлыг хаах байдлаар ашиг олохгүйгээр хэрвээ зарж чадахгүй бол тэгээд тэндээс зөндөө урсгал зардал суларч орж ирнэ. Тэр урсгал зардлаар эмч нарын цалин нэгдүгээр, хоёрдугаарт нь багш нарын цалин нэмэхгүй бол энэ хүмүүс амьдрахад хэцүү байна. Дээрээс нь нийгмийн үйлчлэгээ өөрөө унаад байна. Ийм л одоо гол ялгааг бол би хэлмээр байна. Тэгээд төсөв дээр бас нэг хэлмээр зүйл бид нар энэ улсын төсөв яриад байдаг. Тэгэхдээ эндээс тусдаа олон их найд төгрөгийн мөнгө төрийн өмчийн компаниудаар болон нийслэл дээр явчихна. Энэ бол ийм одоо өөрсдөө шийдчих бага хэмжээний дүн биш. Монгол шиг жижиг эдийн засгтай улсад эдийн засагт маш том нөлөө бүхий тэнд яваад байна. Тэгэхээр ингээл төсөв яриад энд хямгдах гал тэгэл хянаад идэг. Гэтэл тэр том компаниудаас явж байгаа мөнгө чинь улс төрчдийн нөлөөтэйгээр удирдлагын томилогдоод намын санхүүжилт хийгднүү. Ингээд улс төрийн нөгөө бидний яриад байдаг буруу бүхэнд энд яваад байна. Тийм болохоор төрийн өмчийн компани менежментийг нөгөө нээлттэй хувьчаад компани болгоё гэж бид нар яриад дуудаж байна. Энийг хаа байсан 27-8 он гэхгүйгээр хийхгүй бол мянган тэмнэх гээд тэнд юм яваад байна. Жинхэнэ мөнгө нь тэнд эргэлдээд байна. Тэнд шудраг ус зүйл яваад байна гэдгийг нэмж хэлээ. Ирэх онд бол бас оруулж ирсэн тооцоололтын нэг анхаарал татж байгаа зүйл бол 90 сая тонн нүрс экспорт хийх гэдэг зүйл байгаа. За энд бол нөгөө эдийн засгчдын зүгээс бас одоо хит одоо өөдрөг зүйлийг тавьсан байна гэдэг зүйлийг ярьж байна. Нөгөө талдаа бас хит одоо гол худалдаа авахч болох хиттийн одоо зах зээл дээр одоо гарч байгаа энэ бодлогын шийдвэрүүдийг одоо энэ төсвийн төслийг бас ингээд уялдуулах байдлаар энэ төсөөлөлд оруулж ирэх байна гэдэг зүйлийг бас яриад байна. 90 сая гэдэг бол зүгээр тулцсан л тоо. Хүрэх боломжгүй тоо бол биш. Хамгийн ихтэй 80 гаргацсан шүү дээ манайчд. 80 гаруй сая тонн дахиад 10 сая тонн гэдэг чинь одоо нөгөө төмөр замын хэдийгээр хил холбоогүй ч гэсэн тэр чинь төгсгөл дээр нь аваачаад тэгээд машин шилжүүлж асчих терминалууд нь бол угаасаа аль дээрүүд баригдсан байсан. Тэрийг бид нар бараг ашиглахгүй байгаа. Тэгэхээр энэ техникийн чадлаа нэг юм бол техникийн хувьд 90 сая гаргаж чадна. Зах
зээл дээр ямар хүлээлт байгааг бол би хэлж мэдэхгүй байна. Манайхан зүгээр ингээл 100 сая хэдийг л бол гаргаад ирсэн бол үний чинь авна гэдэг бол худлаа. Тэгэхээр би бол 90 гэдэг бол толцсон тоо гэхдээ огт боломжгүй тоо бол биш гэж бодож байна. Үүний хувьд бол $70 энэ төр гэдэг бол харьцангуй даруулгатай. Өнгөрсөн жил $149 гэж эхлэв. Дараа нь 105 болоод хийж явж ирсэн шүү дээ. Тэгэхээр харьцангуй бас боломжтой. 90 бол жоохон хүндэл тоо. Ер нь энэ оны төсвүүдээр бас эрчим хүчний салбарын шинжилтүүд ер нь хэр орж ирсэн гэж харж байгаа. Хөрөнгө оруулалтыг бас нэлээд чухалчилсан. 4.9 тэрбум хөрөнгө оруулалт тавьсан гэдэг зүйл бол засгийн газраас бас мэдээлээд байна шүү дээ. Яг хэрэгцээ шаардлага зөндөө байгаа. Хуучин станцуудаа ТЭЦ зүйдээ бид нэр сайжруулах хэрэг байна шүү дээ. Тэгжиж үйл ажиллагаа нэмэгдэнэ. Гэхдээ тэрэн дээр хязгааргүй тавиал ах юм бол ингээл хязгааргүй томрол, хязгааргүй зардал нэмэгдээл ингээл яваад ах нэ. Тийм болохоор боломжоор нь ингээд тавьсан. Цаашдаа бид нар энэ эрчим хүчний салбарыг өрсөлдөөнд үйлдвэрлэгчид, хувийн төрийн үйлдвэрлэгчид орж ирээд та цахилгаан хэрэгтэй болоход би төслөө бариад та бүхэн хоорондоо худалдааны гэрээ байгуулад төрийн өмчийн сүлжээгээр түгэх ийм өрсөлдөөнд эрх зүйн орчныг шинжлэхгүй бол бид нар энэ чөтгөрийн тойрогоос хизээч гарахгүй юм байна. Тэгээд энд улсын их хурлаас ажлын хэсэг гарцсан эрх зүйн байдлын шинжилгээнд ажиллаж байгаа. Нөгөө талдаа яам байна. Тэгтэл нөгөө засгийн газраас чуулган завсралын өмнө оруулж ирсэн нэмэлт өөрчлөлт нь болохоор зэрэг өрсөлдөөн зах зээл биш ээ. Том станцууд төртөө гэрээ байгуулад та худалдаж авна, төр худалдаж авна. Хэрвээ төр мөнгө өгөхгүй бол худалдаж авахгүй бол миний станцыг бүхлээр нь аваад миний гаргасан бүх мөнгийг өг гэд нөгөө бизнесээ баталгаажуулж байгаа төсөв дээр очиж дахиад дарамт тулах ийм шал өөр үзэл санаатай юм оруулж ирээд энэ дээр зөрчил үүсэж яваад байгаа. Тэгэхээр ингэж явах юм бол Монгол улсын эрчим хүчний өссөөр байгаа өртгийг угаасаа дийлэхгүй. Тийм болохоор ихтгэн шиг өрсөлдөөн зах зээл оруулах. Тэр нь одоо тэр компани барьсан цахилгаан станцыг төр заавал авах. Тэгээд зүгээр л улс төрд нөлөөлж байгаад бизнесээ баталгаажуулах гэдэг шүү дээ. Тийм биш. Энд оролцож байгаа талууд та бид хоёр таны цахилгааныг би аавна. Тэгээ хоорондоо тохироод гэрээгээ байгуулад тэр төслөө хэрэгжүүлнэ. Ингэх юм бол урт хугацаанд өрсөлдөө үүсгэр угаасаа өндөө ошоо буурна. Тэгэхгүй бол төрж ирээл явах юм бол энэ бүтггүй гэж бодож байгаа. Тэгэхээр төсөв дээр хідэн дөрөв тусгаснаас илүүтэйгээр эрх зүйн орчныг бид хурдан өөрчилнө.